Бидэнтэй хамтгаа ирэх өндөр сонсогч та бүхэндээ баярлалаа. Дугаарыг дуулгас Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг та бүхэнд хүрч байна. За, донорын тухай, цусны донорын талаар бид ярилцж байгаа. За, үргэлжлүүлээд энэ хуулийн талаар илүү дэлгэрэнгүй бас ярилцъя гэж бодлоо. Тэгээд донорын тухай хууль одоо энэ бодит амьдрал дээр юу н хэрэгждэг юм бэ? Энэ хэрэгжилтэнд бас манай энэ цусны төвийнхэн маань одоо сэтгэл дүүрэн байдсан бол энэ хуулийн талаар бас ярилцъя. Одоо энэ нэг шинэ хуулиараа ингээд аваад үзэнгүүт нэг ажил олгогч нар нь яг тэр одоо тусаа хандлагч байгаа ч юм уу тусаа өгч байгаа өдөр нь ажлын чөлөө олгох ёстой гэдэг зүйл одоо жишээлбэл орж ирж лээсэн л та. Энэ за надад бол нэг тийм хэрэгжиж байгаа юм шиг ерөөхдөө санагддаггүй. Энэ ихэвчлэн нэг юм олноороо ажиллаараа баг өгч байгаа үед л нэг ажил нь амраад байгаа мó да гэдэг нэг зүйл жишээлбэл надад харагдсангүй. Яг нөгөө таньдаг нэг ганц хоёр байгууллага байгаад байгаа. За тэр нь болоод тэрнгүү зөвхөн одоо юу гэдэг нэг ингээд бүх ажилтнаараа ч юм уу эсвэл бүх одоо тэр хөдөлгөөн төрийн бус байгууллага юу гэдэг тэрүүгээр нэг өдөр ингээд бөөнөрөө очиж ингээд нэг юу гэдэг нь хүссэн хүсээгүй амралт шиг нэг юм болгоод тэгээд цус хандуулаад байгаа юм шиг. Гэхдээ хувь хүн бас өөрөө нэг юм цус өгөх өдөртэй ч юм уу те 2 сарда нэг ингээ өгдөг юм тогтмол өгдөг байлаа гэж бодонгоо тэр хүн чинь бас ажил амжилттай. Гэхдээ тэр нь одоо юу гэдэг өөрийн хувийн компани байл тэр хүн өөрөө тэр өдрөө ингээ амралтчиж болно. Гэтэл өөрөө ажилтан байгаа үед бол тэр амралтыг өгөхгүй юм харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо юу гэдэг хэрэгжилэх нь уул нь батлагдсан биз дээ. Яг нөгөө дагаж мөрдөх нь бол одоохондоо арай болог байгаа. Аа. Тийм. Яг ер нь бол сая бол батлагдчихсан маа. Дагаж мөрдөх нь бол одоо яг арай болог байгаа. Манай дээр нөгөө нэг хуулийн ажлын хэсэг гэж байгаа. Тэд маань илүү одоо мэдээлэлтэй. Гэтэ ер нь яг миний хувь хүний одоо ажилласнаар ер нь яг дийлэнх газрууд л тийм байдаг. Одоо жишээ нь гэтээ зарим удирдлагууд одоо гэтээ ер нь жил ирэх тусам одоо донорууд нэгт нэмэгдэж байгаа. Хоёрт одоо нөгөө ажил олгогч нар маш олон мэдээлэлтэй болоод одоо нөгөө нэг дэмжлэг үзүүлэх нь арай илүү болж байгаа мэн гэж би ер нь бас харсан. Яг л манайх ингэдэг хэвгүй одоо нөгөө явуулын одоо цус цуглуулалт гэж байдаг. Одоо байгууллага болгон дээр 7 хоногийн 5 өдөр байнгын очиж тус авдаг. Тийм манайх ч одоо суурин төв болоо одоо хөдөлгөөнд хэлбэрээр тусаа цуглуулдаг. 3 суурин төвтэй. Тэгээ нэг нь бол одоо ингээ байгууллагууд дээр одоо жил болгон очиод одоо датчихсан гэх юм уу. Тийм байгууллагууд байдаг. Шинээр бас тусаа өгөх гэж байгаа байгууллагууд ч гэсэн одоо ер нь нэмэгдээд байгаа. Суурин төв 3 байдаг гэхээр нэг нь бол 2 дугаар эмнэлгийн ард байдгийг би санаад байна. Үлдсэн хоёр нь нэг нь болохоор нөгөө манай одоо ууган төв буюу одоо Сүхбаатар цус цуглуулах төв. Тэр нь 1-р эмнэлгийн яг хойно залгаа. Нөгөө суурин төв нь болохоор Дүнжин гарууд одоо нэг цэгийн үйлчлэгийн дотор. Ингээд ийм 3 суурин төвтэй. Нэг одоо хөдөлгөөнд хэлбэрээр хамгийн багадаа одоо 60 хүнээс тус авна гэж манайх бол очдог. Одоо жишээ нь 60 хүнээс тус авахын тулд 100 гаруй хүнтэй ээжэж юу манайхтай холбогдоод хэрвээ одоо үнэхээр одоо тусаа өгмөр байвал манай одоо лавлах хуцтай холбогдсонгууд манай лавлах хуц маань лавлах хуцны хүн маань одоо тус одоо авах хуваарийг хийдэг хүнтэй шууд холбож өгдөг. Тийм. Энэ үүнээс гадна хүндэт донор болсны дараа жилдээ нэг удаа аршаан совилалт амрах хэрэгтэй гэдэг нэг юм урамшуул шиг юм байгаад байгаа байхгүй юу? Тийм. Энэ ер нь ямар урамшууллууд байдیں۔ Хэрвээ юм хүндэт донор эсвэл тэр нөгөө хүрэл донор, мөнгөн донор нэг нийслэлийн хүндэт тэргэн гэдэгтэй адилхан нэг нийтийн тээврид нэг үнгүй явдаг гэж би зүгээр сонссон. Зүгээр сонссон. Тэр нэгтээ яг үний юм бодлоо. Би өөрөө яг тэр мэдээг нь мэдгүй зүгээр сонсч ирсэн байхгүй. Тэгэхээр хүндэт донор болсны дараа тодорхой хэмжээний урамшуул байдаг бол яг ямар урамшуул байдیں۔ За тэгээд энэ зүйлийг жоохон дэлгэрэнгүй ярил. За хүндэт донор болсны дараа бол ер нь бол яг таны хэлсэн 2 урамшуул манайд байдаг. Нэг нь болохоор одоо яг магадлан итгэмжлэгдсэн одоо аршаан сувлалт нэг удаа үнгүй явах. За нөгөөх нь болохоор одоо Юмоныг картаар үнгүй зорчих. Одоо сард одоо нэг 30 юу байдаг хаа 30 удаагийн зорчилт. Одоо тэгээ хөрөл болохоор бас урамшуул нэмэгдээд явах уу? Эсвэл яг үндсэн энэ хоёр л ингэж яваад байт юм болоо? Энэ хоёр л яв. Тэгээ энэ ер нь бол хүндэт донороос одоо 35-аас дээш удаа өгсөн бүх хүнд байгаа. Тий. Хүрэл донор болохоор яг нөгөө
одоо 70 удаа хөр манай дээр нөгөө хүрэл донорын тэмдэг байдаг. Тийм тэрийг одоо нөгөө донороо ер нь бол алдаршуулдаг. Тийм энэ чинь нөгөө нэг гол нь сайн дурын авлаггүй. Тийм одоо хүмүүнлэг сэтгэлээр одоо хүний аим аврахын төлөө одоо ирж байгаа хүмүүсийн одоо сэтгэл. Сайн дурын авлаггүй тогтолцоонд бол 16 оноос хойш ирэхэд бол шилжчихсэн. Тийм. 16 оноос өмнө болоод ирэхээр яг ямар тогтолцоо байсан? Яагаад ийм асуумаар байгаа вэ гэхээр одоо зүгээр би нэг юм хөгжим сонирхдаг хүн байхгүй юу? Тэнгүүтээ нөгөө ийм мөнгөгүй ингээд өлсөжсэн дуучид болоод ирэнгүү цусаа ингэж өгж тэгээд мөнгө авч хоол моол авдаг байсан ийм түүх зөндөө байдаг байхгүй юу? Дэлхийн түүхэнд. Яг тэрнтэй адилхан 16 оноос өмнө болохоор өөрөөсөө цусаа ингээ хандилж өгөхдөө юу гэдгийг төлбөр авдаг байсан юм уу? Эсвэл энэ зөвхөн нэг ийм гэр бүлийн хүрээнд одоо юу гэдгийг яригддаг асуудал байсан юм уу? Одоо 16 оноос өмнө нь бол одоо бас нэг доноруудад ер нь бол бас мөнгө өгдөг байсан ч үе байгаа юм шиг лээ. Би нэг яг тэр үеийн бүр үнэхээр сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ яг нөгөө эн чинь нөгөө мэдээлэл авахад бол тэр нэг төрөл төрөслийн донор гэж бас байсан. Одоо өөрийнхөө одоо эдисийг өгөөд яг нөгөө төрөл төрөстэй ашиглуулах. Одоо жишээ нь за би одоо нэг хагалгаанд орох гээд эмнэлэгтэй яжалаа. Тэгвэл манай аав одоо очиод цусны төв дээр одоо за ингээ одон туулагт энэ одоо юу гөх юм шүү те. Энэ цусыг одон туулагт гэд нэрийг бичүүлээд өгдөг байсан гэж би сонсч байсан. Энэ улирлын чанартай бас цусны нөөц буурдаг гэж яригддаг те зуны амралт за дээрээс нь энэ баяр наадмын үеэр цусны нөөц буурдаг гэдэг энэ үнэн үү? Тийм яг тэгвэл энэ чинь нөгөө нэг манайхад хөдөлгөөн дэлбэрээр цуглуулдаг гэж байгаа шүү дээ. Тэрний дийлэнх нь одоо байгууллагуудаар ер нь явж цусыг маш ихээр цуглуулдаг. Дээрэс нь одоо оюутнууд чинь 5 сарын сүүлгээд амарчдаг. Манай одоо нөөцийг бүрдүүлдэг газрууд чинь дийлэнх нь бас оюутнууд байдаг. Сая яваад дууссан. Одоо энэ 9 сараас дахиад тусал зүтгүүр амьдрал маань эхлэх байх. Тэгээд 100 нөгөө хүмүүс чинь амарчдаг. Амраад нөгөө нэг зугаалгаар явчин. Тэгээ оюутнууд ч амраад гэрлүүгээ явчин. Тэнгүүд хүн хүний одоо нөгөө хүний хөдөлгөөн бас багасдаг. Тэгэхээр нөгөө ирж байгаа донорууд маань бас багасаад ирдэг. За буян тогтоос асууя. Цус өгсөний дараа ер нь бид ямар өөрчлөлт гардаг вэ? Хүмүүс ойлгохдоо нөгөө цусаа өгсөний дараа бие сулардаг, ядардаг. Ер нь одоо донор болоод өөрийнхөө цусыг өгвөл эрүүл мэндэд бас жоохон сөрөг нөлөөтэй гэсэн юм ойлголтууд байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр хүрэл донор болсон юм туршлагатай хүний хувьд энэ тал дээр бас сайхан тайлбарлаж өгөөч. За ер нь бол яг хуу миний сонсноор болохоор одоо тэр хүнээс цусыг авахдаа бол бид ямар нэг өөрчлөлт гарахааргүй хэмжээгээр авдаг байхгүй юу? Ерөнхийдөө яг 350 мө 400 мл одоо бүхэл цус авдیں۔ Тэр хүнээс. За хүн өөрөө нэг 10-аас 15 орчим хувиа ч юм уу ингээд алдчих юм бол бид ер нь бол өөрчлөлт гардыг мэлээ. Гэхдээ ер нь бол одоо тэр 350 мл ч хүний бие одоо 10 хүрэхгүй хувийн хэмжээ байгаа байхгүй нэг 7-6-7% байна уу? Тийм л байгаа. Ерөнхийдөө одоо 4 литр 500-аас ингээд дээшээ байдیں۔ Ихэнх хүмүүсийнх. Тэгээд за ямар үед яг өөрчлөлт гарч болох вэ гэхээр тухайн хүн өөрөө одоо яг цус өгсөн өдрөө за цус өгсөн дараа нөгөө шингэн зүйл сайн авах хэрэгтэй. За ерөнхийн ердийн уудаг хэмжээнээс одоо 2 дахин илүү ч юм уу болж игэл багаар олоодаа ингээ ойрхоор хуваах хэрэгтэй. Шингийн сайн уухгүй зүгээр ингээл явж идэг ч юм уу тэгэх юм бол бас ингээд толгой жоох ингээд дүнкдэх. Жоох ядрах ч юм уу. Тийм шинж тэмдэг байж болно. За мөн нөгөө цус авдаг зүүч өөрөө нэлээд ийм том хэмжээтэй зүү гэдэг шүү дээ. Тэгэх юм бол тухайн өдрөө одоо хүнд юм өргөхийг бол ер нь л хордیں۔ Тийм том зүгээр хатчих учраас хамаагүй хүнд юм өргөчих юм бол одоо суд саагарах тийм эрсдэлтэй. Тэгэх юм бол тухайн өөрөө тэрийг үйл тоогоод одоо хүнд юм өргөчих юм бол суд саагарах юм уу цаашлаад бас тийм том үсгч юм уу тийм их зүйл ингээ байж болно. Тэгэхээр ерөөдөө яг зөвлөмжүүд дагчих юм бол ер нь бол тухайн хувьд тийм эрсдэл байхгүй шүү дээ. Яг тэр хүн өөрөө эрүүл хүн мөн л бол тийм өөрчлөлт бол байхгүй. Тийм байна. Тийм миний хувьд бол
Тэгээ нэг тийм өөрчлөлт гараагүй үдийг хүрлээ шүү дээ. Яг энэ хүрэл донор гэд ингээд нөгөө алтаршуулахын тэмдэгэ авахд ямар сэтгэл төрж исэн. Ер нь анх ингээл 12 онд анх цусаа өгч яхад хүрэл донор болтлоо одоо ингээд бас тий хүний амин насыг аврах ийм сайхан үйл хийн гэж ер нь бас бодож ив үү? Ер нь бол анх өгч явахд бол юу ч бодоогүй. Зүгээр яг тэгээ манай анги нэг охин өгвөл тэрийг дагаж явал очил өгсөн. Тэгээд яг миний хувьд болохоор зүгээр нөгөө цусны бүлгээ бас мэдгээд тэгж өгч ирсэн байхгүй. Тэгээд нэгдүгээр үлэг байгаасаа гэж бодоод очиод өгсөн чи 3 билээ. Ягаад нэгдүгээр үлэг байгаасаа гэж бодсон юм. Тэг мэдгүй. Тэгээд тоон их ач холбогдол өгсөн юм байлгүй дээ. Тэгээд ер нь бол яг тийм би ч нөгөө 4 бүлэг байдаг ч гэж ер нь мэддгүйсэн байхгүй. Тэгээд нэг юм болоо гэж бодоолсон. Тэгэл 3 байсан. Тэгээд бараг л одоо миний сүсэг бараг хэрэглэх үү яах ухаан юм бодоол. Тэгэл дуусчихсан. Тэгээд тэр үед болохоор бас нэг тэр чинь би ч нөгөө YouTube хтөөс нэг юу ч өгөөд л надаа нэг ундаа бичэн эднэр өгсөн байна. Тэгээ нэг 2000 төгрөгтэй. Тэгэл тэрд нь баярлал тэгэл аваагаар авчихсан. Нөгөө 16 оноос өмнө тийм сайн дурын гэхээс шиг нөгөө мөнгө бас орж ирж байна. Яг уу 16 оны 2 сард нь би дахиад өгсөн байхгүй юу. Тэр үедээ болохоор яг хүний амнаас аварсан гэдгийг сонсоод их гоё санагдаад. Тэгээд 16 ондоо бас цусны төвд ажилд орсон юм би. Тэгээд яг уу мэдээж бас хүмүүст ингээд нэг тусалчи цусаа сайн дэвлчихий гэсэн нэг тийм ингээд бодол байгаа. Өөр бас одоо хүмүүсийг ингээд уриалчаал өөрөө өгөхгүй байх юм бол бас жоохон сонирм. Тэгээд бас хүмүүс чанар хатгагдаад бас тэгэж өгч исэн үед ч гэсэн ингээд зөндөө байгаа. Манай албан томголохын хувьд бас бас өөрөө донор гэсэн шүү дээ. Энэ талаараа ярилах яг хэд удаа өгч юу? 13 удаа өгсөн байгаа. Тэгэхээр одоо би 39 өний аймыг бол аварчихсан байна. Манай нөгөө цэсний дөвхөн яадаг вэ гэхээр нөгөө яаралтай захиалга аягүй хэрдэг. Одоо жишээ нь 1-р бүлгийн илгэний хаалга орох гэж байна. 1-р бүлгийн одоо тромбоцитис хэрэгтэй байна ч юм уу те. Тийм үед ер нь бараг нөгөө нэг залиасанд явах гэдэг юм уу те. Бараг за одоо шууд дотроос гардаг тийм заримдаа яг үнэхээр донороо дуудана. Тэгэл одоо нөгөө одоо жишээ 1-р бүлгийн захиалга гэхээр за манай дээр одоо 1-р бүлгийн хэн байгаа илэг гээл хайгаа ичдэг. Одоо жишээ нь 3-р бүлэг дээр бол одоо битээр байна. Би ч одоо нөгөө анх орж ирээ. Би ч анх орж ирээд ер нь цусал өгдөг байсан. Тэгээд эсвэл одоо нөгөө тромбоцитис те дандаа илгэний хаалганд хэрэгэлдэг. Яаралтай захиалга нь 2-оос 3 удаа арсан байна. Тийм. Сив ерөөсөө өгч үзээгүй мөртлөө одоо тэрэнд орсон явж байгаа. Сив өгсөний дараа зүгээр цус одоо өгсөнтэй харьцуулах юм бол шинж тэмдэг өөр байдаг өгсөний дараа. Одоо би одоо сив өгч үзээгүй. Богийн тогтохын үед өөр юм мэдрэгдэжсэн үү? Яг уу нэг онцгийн ялгаа бол байхгүй. Гэхдээ яг уу цус өгөхөд бол нэг 5-6 минут зарцуулдаг байхгүй. Яг нөгөө хатгууснаас хойш. Сивэн бол нийтдээ 40 минут орчим зарцуулдیں۔ Нэлээд цаг орд юм байна. Нэлээд цаг ордیں۔ Тэр чинь нөгөө аппаратаар ингэж ялгаж аваад байгаа байхгүй. Цус өгснөөс баг ингээд 4 удаа цус авсандаа тэнцүү. Энэ цуснаас сивэнгээ ялгаж авдیں۔ Тэгээд яг уу зарим хүмүүсийн хувьд гэх юм бол одоо нөгөө цус шингэлэх уус малаас харшилдаг ч юм уу эсвэл бас тухайн хүн өөрөө сайн унтаж амарч чадаагүй байдаг ч юм уу тэрнээс шалтгаалаад зөөр илэрч болно. Гэхдээ бүр тийм айхтар бол юм байна. Өөрт мэдэгдэх юм бол мэдэгдэх байгаагүй. Энэ ерөөхдөө цус ойролцоогны 40 гаруй хоног хадгалагддаг. За тэгээ ялцсан 5 хоног гэд ингээл явчихлаа л та. Энэ одоо энэ нөөц байгаа шүү дээ. Энэ нөөц цаашаа одоо эмнэлгүүдийн зөвхөн одоо юугаар одоо юу гэх юм офер гэх юм уу? Энд ч одоо юу гэж хэлэх юм бэ? Нөгөө гинтийн шаардлагатай үед л зөвхөн одоо тэр хадгалж байгаа цус эмнэлгүүд рүү явна гэсэн үг үү? Нөөц байх үед бол байгаа. Тэнгүүдээ эмнэлгүүд дээр одоо юу гэдэг тийм хагалгаа болгох чинь тийм бүлгийн цус хэрэгтэй гэл яг тэр үед нь л цусны төгөөс ингээд цус зөөвөрлөн гэсэн ойлголт мөн тэр процесс нь ерөөхдөө яаж явагдах вэ? Процесс нь ер нь бол одоо эмнэлгүүд өөр өөрийнхөө нөөцийг эмнэлэгтэй бол бүрдүүлдэг. Одоо жишээ нь 1-р бүлгээс 1 2 3 1 ч юм уу те. Тэгээд өөрийнхөө нөөцийг эхлээд менежмент хийж агаад тэгээд үнэхээр одоо илгэний хаалгаа бол одоо манай дээр альбом бичгээр
одоо захиалгаа өгчдөг. Одоо жишээ нь сарын яг нэг захиалга гэдэг үг сая толгойд орчихгүй ингээд. Нөгөө одоо илгэний хаалхаа одоо болох гээд байна тий. Эсвэл ингэдэг байхгүй. Одоо илгэний хаалгаа бол яг уу ер нь бол өдөр болгоно л ер нь баг болоод 7 хоногт 1-2 удаа. Гэхдээ одоо нөгөө сөрөг бүлгийн илгэний хаалгаа ч юм уу тий. Сая манайх 4 сард 2 дугаар бүлгийн сөрөгийн хаалгааны захиалга бэлтчихсэн. Тэрийг яадаг гэхээр сөрөгчийн өөрөө нөгөө хүн амын дунд 1 хүрэхгүй хувийг эзэлдэг. Тийм учраас маш одоо 2-3 сарын өмнө манай дээр мэдээлэл одоо албан бичиг явж иж бид нар хүмүүсээ донорудаас бэлтэнэ. Яагаад гэвэл 2 дугаар бүлгийн цустай одоо донор ирлээ гэхэд за одоо ингэ 4 сарын одоо 20-нд ч юм уу тий хаалгаа орох гэдэг амаа та 4 сарын 10 дээр хүрээд ирэх ч юм уу тий. Тэгж одоо бид нар бас дотроо зохицуулт хийдэг. За эрэг цус бол харьцангуй гайгүй яагаад гэвэл манайх 50 үеийн нөөцөө бол 14-өөс 21 хоногийн нөөцийг бол байнгын бүрдүүлж явж байгаа. Яагаад гэвэл цусагч өдөр болгон цоглуулдаг. Тийм явуул болон суурин хэлбэрээр. Тийм учраас одоо эмнэлгээс ирсэн захиалгыг бол гайгүй гаргаад өгчдөг. Тийм үнэхээр одоо нөгөө сөрөг бүлгийн цус биш л бол хамгийн одоо нөгөө яаралтай хэрэгтэй гэдэг юм чинь сөрөг бүлгийн цус байна. Дээрээс нь тромбоцит эс байна. Энэ яаж исэн гэхээр одоо ер нь бол нөгөө яаралтай захиалга намайг орж ирснээс хойш бол өнгөрсөн жилийн 2025 оны 4 сард нэг гинтийн захиалга ирээд яаралтай бүр орой 7 цагт бид нар лөө хэлээд тэгээ одоо оройны 7 цагт тийм хүн болгоно л юм хумайдсан гэртээсээ хамарж байгаа цааш тий. Тэгэхээр чин бид нар яадаг гэхээр бэлдсэн хүн байхгүй. Дээрэс нь ядаж одоо маргааш өглөө гэсэн бол донорууд руугаа хэлээ за та одооноос өөрийгөө бэлдээрээ тий хоолундаа зохицуулаарай гэд. Тэгээ бид хэд яасан гэхээр тохой 7 цагт ирээд манай нэг юмч 2 совилогч очоод очиж явах хооронд нь би өөрөө нөгөө нэг донороос хамт дуудаж исэн. Тэгээд ихэд бол 3 хүн очсон. Оройны 19 цаг гэсэн үг шүү дээ. Тэр нэг нь бүр шарааднаас нэг ах ирсэн. Тэр даанч шинжилгээ одоо юу хоол идчихсэн байсан. Тэнцээгүй. Миний нэг ярьсан хүн болохоор бүр яармагт явж исэн. Тэгээ за 2 дугаар бүлэгч яаж яхад нөгөө юу гэдэг хүн амын дунд 22% эзэлдэг. Тэгээ бас л одоо 1-3 дугаар бүлгийг бодвол бага хувийг эзэлдэг. Тийм. Тэгэхээр бас жоохон асуудалтай байх гэдэг. Тэгээд би нэг ах руу ярьсан чинь тэр ах бүр яармагт явж байна. Би одоо ийм завгүй бүр зүүн салаар авч гэдэл амар чухал ажилтаа явж байна гэд. Тэгээ би за гээл таслал дараагийн өнөргөө залгаалж ирсэн чинь нөгөө ах чинь буцаад залгаад ахын дээр бүр үнэхээр хэрэгтэй байна. Үнэхээр хэрэгтэй байна ингээд нэг хүнд бүр ингээд яаралтай хэрэгтэй гэдэг гэсэн чинь за захан дөгөл ажиллаа болоод очлоо гэд. Тэгээ бүр нэг хүн бүр яарамгаас очиж исэн. Тэр чинь яарамгаас бас амар төвчээтэй. Би чинь 7 өнгөрөж баг 8 цагт ярьсан баг. Яг эд яарамгийн төгжрлөө шүү дээ. Тийм. Тэгээд тэр ахт нэх гэхдээ амар удаагүй очсон. Тэгээ очиод бүх шинжилгээ юм тэнцээд тэгээд нэг нь болохоор тэр нөгөө юунаас ирж Баян Монголоос ирж исэн. Тэгээ 3 хүн 2 эс авахаар байсан. 3 хүн ирээд 2 нь тэнцээд тэр хүн одоо нөгөө яаралтай захиалга өгсөн хүн маань ч өөрөө азтай байсан баг. Дээрээс нь бид нөгөө нэг яг онож заалгасан ч гэх юм уу тий. Тэгээ одоо би тэгээд бодсон л тэр үед за ингээд манай хүндэт донорууд ер нь бол баг байнгын бэлтгэлтэй явж байд юм байна. Эсвэл одоо нөгөө яг ийм эрүүл амьдралын хэм маяг руу айгүй орчихсон байд юм байна. Идэж уух юм а байнгын анхаард юм байна гэж би тухайд бодож ирсэн. Тэгээ дээрэс нь бүр ингээд тэр хүмүүс чинь ингээд өөрийнхөө ажлыг ингээд хаяад бүр яарамгаас нэг нь бүр ингээд шархаднаас тийм амар хол газраас хоёр газраас хүрээд ирсэн байхгүй. Би тэгээ тэр үед бол амар за донор хүн гэж үнэхээр ингээ сайн дурын авлаггүй те хүний төлөө гэсэн сэтгэлтэй ийм хүмүүс үнэхээр ингээ байдгийм байна гэдгийг мэдэрч ирсэн. Тийм. Одоо энэ чинь манай дээр 46 мянган донор байгаа ч гэсэн зарим нь 46 гэсэн үг тийм ээ. Тогтмолцсон цусны бүрэлдэхүүн хэсгээ өгдөг. Тэгээд тийм хүмүүс олон байгаа ч гэсэн яг хүний төлөө гэдэг нь яг хийдүү гэдэг чинь бас эргэлзээтэй. Яагаад гэвэл эн чинь бас нэг зарим нь өөрийнхөө төлөөч явж явах бас магадaltaй байхгүй юу? Одоо эн чинь нөгөө ард иргэдийн донд айгүйх буруу ойлголт бас байна. Одоо цусаа өгснөөр цус шингэрнэ. Эсвэл одоо цусаа өгсөн өгвөл одоо би хөнгөртөгч гэдэг юм уу те. Эн чинь нөгөө яг хувь хүн өөрийнхөө бие физиологийг яг бодлого яхав. Гэхдээ байнгын одоо өөрийгөө бодоод бусдыг үл тоогоод явж болохгүй байхгүй юу? Одоо жишээ нь бид нар бол яг гаднаас нь хараад
хүнийг бол бүр 100% скрин хийж чадахгүй. Тийм. Тийм учраас за шинжилгээ аваад ч гэсэндээ тухайн хүний одоо хувь хүний амьдралын хэв маягийг бүгдийг мэдэхгүй шин. Тийм учраас одоо яадаг вэ гэхээр тухайн одоо яг цусны бүрэлдэхүүн хэсгийг өгөх гэж байгаа бол үнэхээр сайн бэлдээд маш хариуцлагатай. Яг бол одоо энэ цус миний хүүхдэд ч гэсэндээ сэлбэгдэх боломжтой шүү. Манай хүүхд ч гэсэндээ энийг сэлбүүлэх юм шүү гэдэг утгаар айгу хандаасаа гэж би хүсдэг. Яагаад гэвэл яг хүний төлөө хүний амийг аврахын төлөө яагаад гэвэл эн чинь яг зөв бүтээгдэхүүн хувь хүн маань өөрийнхөө бүх одоо идэж ууж байгаа ч гэсэндээ тий сайн тааруулаад явж байгаад ирээд өгсөн цус маань бүтээгдэхүүн болоод хүн төчөөс сэлбэгдэхэд чанарын шаардлагыг маш сайн хангана. Дээрээс нь яг энэ ийм цус багталтай хүн сэлбэгдэнгүүд маш сайн эмчилгээ болж чаддаг ч юм уу тий. Тийм байна. Тийм учраас ер нь доноруудыгаа яг сайн дурын авлаггүй гэдэг рүүгээ айгүй сайн чиглээсэй. Дээрээс нь хүний төлөө одоо хүний аймнаас аварж байгаа дээрээс нь одоо магадгүй дүүд нь ч юм уу хүүхэд нь ч юм уу эсвэл ойрын хүнд нь ч гэсэн сэлбэгдэх боломжтой гэдгийг айгүй сайн ухамсарлаасай гэж их хүсдэг. Энэ дэр нэмээд ер нь сөрөг тустай хүмүүс бас цусаа хүчийлэх зүгээр юм байна тий. Яг нөгөө дийлнэх их байдаг бүлгийн тустай хүмүүстэй харьцуулах юм бол тий. Одоо сүргүүд чинь бас өөрийгөө мэдэхгүй бас их хүмүүс байна. Тэг мэдээд ирэхээр ер нь манайхан хэлтгэлдээ за ингэ та хүн амын дунд одоо маш одоо юу гэдэг шүү ховор байдаг шүү. Тэгэхээр ингээ 2 сар тутамдаа өөрт ямар нэгэн зовёр илэрхгүй байвал өгөөд байгаарэ гэдэг мессеж бол манайх маш сайн өгдөг. Дээрээс нь нөгөө маш цөөхөн хүмүүс байдаг болохоор одоо тэнд нэг сөрөг гэдэг, тэнд нэг сөрөг гэдэг баг манай одоо олон жил ажилласан эм цэвэрлэгч нар бол бүр мэддэг болсон. Бүр тийм радартай болсон. Тэгэл нөгөө одоо за нэгдүгээр бүлгийн сөргийн захиалга ярьдлыг ингүүд за тент нэг сөрөг байдэн шүү гэж шууд зарим нь баг нөгөө дугаарыг мэдчихэдэг. Тэгэл яриад. Ер нь тиймэрхүү байдаг. Манай буян тогтхын хувьд ер нь донор болсноор энэ таны эрүүл мэндийн талаарх ойлголт ер нь хэр өөрчлөгдсөн бэ? Яг уу зүгээр за өмнө нь бол яг уу тэгэл цусны бүлгийн талаар ч ингээл мэдтгүүл явж исэн тэгэл тэр талаар ингээл мэддэг болоод ерөнхийдөө одоо цусаа өгдөг хүмүүс за даралт ихсэлт харуулж чигдээс ч үт юм уу зүрх зүсийн төлөв ингээд өвчнүүдээс бас өөрийгөө өөрчилсөн сэрхийлдэг гэж үздэг юм байлээ. За мөн бас хавдрын өвчлөлт ч юм уу иймэрхүү зүйлс бас доноруудын дунд бага байдгаа гэсэн тийм судалгаа бас байдсан юм байлээ. Тэгээд ер нь бас нэг иймэрхүү ойлголттой явдээ. Тэгэхээр ер нь цусаагүй тахаар шин цус ингээд төлжөөд тахаар сайн байна гэж ойлгох юм байна тий. Тийм ер нь бол яг уу нөгөө улаас ч өөрөө хүний биед дээр ингээд 120 хоног орчим амьдэрдэг байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө ингээд хугацаанд болох юм бол үхэл дахиад төлжөөл ингээд явж байгаа. За тэгээд цус өгснөөс хойш ерөнхийдөө 36 цаг байна уу? Нэг хоног байна уу? Тэр хугацаанд бас ингээд идэвхтэй төлждөг гэж байгаа байхгүй. Цусаа өгөх юм бол бас ингээд шин залуу эдсээр ингээд төлжөөд. Ерөнхийдөө нөгөө төлжих хугацааг нь бас сайн хэлж өгч байхгүй бол нэг юм буруу ойлголтууд байдаг шүү дээ. Цус ерөнхийдөө удаан төлждөг. За эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цус төлжих хугацаа нарай өөр байдаг гэх мэт. Энийг одоо би зөвхөн нөгөө нийтийн гэхээс илүүтэйгээр мэдгүй 10 жилийн биологи хичээл дээр хүртэл надад тэгж зааж ирсэн. Гэтэ яг үндэ болоо тэрэнгүүд цус одоо юу гэдэг сая хэлснээр бол 36 цагтаа бол ингээд илүү идэвхтэй төлждөг гэдэг зүйл. Энэ яг энэ мессежийг бас их чухал өгөх хэрэгтэй юм шиг надад гэнт санагдлаа. За үүнээс гадна энэ статистик байдаг л да нэг одоо өөрөө цус өгснөөрөө 3 хүний амь насыг авардаг гэд. Нэг хүнээс чинь нэг 350-аас 400 мг цус гараад байна. Тий. Тэгээд мэдгүй энэ яг ямар тоон баримтыг ингэж гаргаж ирээд ингэж юу яд юм бол зүгээр нэг айгүй сонирхолтой байгаа байхгүй. Ерөнхийдөө яг нөгөө одоо 350 мл бүхэл цуснаас чинь за нэг 200 орчим грамм байна уу? За яг тоогийн нарийн сайн мэддэггүй. Тэгээ CV гарч ийн. За тэгээд улаас гарч байгаа. 30-аас 50 грамм орчим ялтас ч юм уу тиймэрхүү зүйл ингээ гарч байгаа. 3 хуваагддаг байхгүй. Ингээ хуваагдаж байгаа. Тийм ялтас хэрэгтэй байгаа хүнд нь ялтасыг хийгээд CV хэрэгтэй байгаа хүнд CV-г хийн. За тэгээд улаас хэрэгтэй байгаа хүнд улаас нь хийж гэрч ингээ 3 хүнд
сэлбэж байгаа. Ингэж тийм 350-аас 400 хөр яг миний цай удаг аяг шиг хэмжээтэй юм байгаад гэдэг. Тэнгүүтээ 3 хүнд ингээд хуваах гэхээр яг ингээд миллилитрээр нь хуваагаад ингээд хүнд өгөөд байна. Эсвэл яг тэр нэг бүтээгдэхүүн гэж одоо яриад байгаа юм л та. 3 бүтээгдэхүүн гарч байгаа. Тэр 3 бүтээгдэхүүнээр нь хувааж өгөөд байна уу гэдгийг бас сонирхолтой санагдчихсэн. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрс нь маш их баярлалаа. Цус элбэл судлалын үндэсний төвийн цусны донор зохион байгуулалтын албаны дарга Одон Тунгалаг, за хүрэл донор буян тогтох нар хүрэлцээрж бидэнтэй харилцлаа. Ажилд нь амжилт хүсье. Энэ сайхан буянтай энэ хүний амийг аварсан авлаггүй сайн одоо дурын тэ энэ ажилд нь бас өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөө. За маш их баярлалаа.